Киновишн подкаст. Сайн байцгаана уу? Кино сонирхогчид та бүхэндээ зориулан Монголын хамгийн олон кино контенттэй Univision-ээс Киновишн подкастыг хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочноор боловсрол судлаач Төмөр Заяа болон хүүхдийн номын зохиолч Найгал Манартай хамт шилдэг анимашны талаар ярихаар бид бэлдээд байгаа хэлээ. За урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас баярлалаа. Баярлалаа. За та бүхний ажил мэргэжлийн онцлогоос харахад хамгийн шилдэг анимашн ямар анимашн бэ? Мэдээж яриг одоо хүүхдийн анимашнууд. Хүүхдэд зориулсан хүүхдэд кино бүтээлүүд байдаг. Үүн дотор нэрийг дурдж болох уу? Мэдээж. Нөгөө жижиг хөлт гэж байгаа. За Inside Out буюу нөгөө бодлын ертөнц гэж байгаа. Мөн дээр нь одоо Аратан ба, Гоо гүнж маш олон одоо хүүхдэд зориулсан контентууд байгаа л да. Тэгээ яг нөгөө нэг сонголтын хувьд бас яг адилхан байна. Бодлын ертөнц бол үнэхээр хөөрхөн. Яг тэгвэл нөгөө нэг хүүхдийн одоо сэтгэл хөдлөл байна шүү дээ, тий. Тэрийг ингээд яг дүрээр илэрхийлж хүндчилсэн байхгүй. Тэр нь айгу том хүнд ч хүүхдэд ч том хүнд юугаар юутай үр өгөж байгаа юм гэхээр хүүхдэд ойлгох гээд. Тэгээд бас өөрийгөө ойлгох гээд. Энэ бол ингээд бүр бүхэл бүтэн хичээл гэх юм уу бараг л тэгж харагдахаар тэгж игдсэн кино лээ. Ялангуяа тэр Inside Out-ыг үзээд нэрэл хүн байнга л аз жаргалтай байх ёстой юм шиг боловч зарим үед бас гониглах нь бас амьдралын үн цэнийг ойлгоход амар чухал юм шиг санагдсан тий. Мэдээж яриг одоо нэг аимхай гэдэг өөрийгөө шоолуулдаг ч юм уу түүнээс ичдэг хүүхдүүд бол айц гэсчүүл байх ёстой зүйл юм шүү дээ. Эдгээр чинь энэ бүх сэтгэл хөдлөлөө чинь хамтдаа байж нэг бүнийг бүртээж байгаа байдлаар гаргаж байгаагаараа хүнд би ч гэсэндээ айдаг чанар ч гэсэндээ хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авч байгаагаараа хүүхдэд өөртөө хэрэгтэй. Энэ олон сэтгэл хөдлөл чинь ганцхан надад байдаг биш бүх хүмүүст адилхан байдаг гэдгийг ч гэсэндээ ойлгоход Гринч байна хүн болохны мэддэг тийм ээ. Хэвээ хүүхэд багчуулгүй бүгдээрээ мэддэг. Одоо Гринчийг нэртлэхээр байна. Гэх мэтчлэн. Тий. Тэр нэг Гринч дээр гэлдэхэд нөгөө тэр хүнийг нөгөө ганцаардсан улмаас л тэгж байгаад байгаа шүү дээ, тий. Өөрийгөө тусгаарлаад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэрэн дээр тэр жоохон хүүхэд яаж нөлөөлж чадчихээн гэдэг айгүй хөөрхөн ихтэйхэн харуулсан, тий. Би энийг тэрвүүлээд би хайрыг мэдрээд миний зүрх хэд дахин томорсон штэ гэдэг. 3 дахин томорчлоо гэдэг. Тэгэхээр хүнийг хайрлж хүнд нөгөө нэг зүрх сэтгэлээсээ ингээд дотоод гоо сайхнараа гэж хэрдэж штэ бид нартэй. Тэгж хандхад бид нар өөрийгөө болон бусдыг аз жаргалтай болгож чаддаг гэдгийг л тэр киногоор харуулсан байгаа байхгүй. Тий. Тэгээ тэр хүүхэд бас айгүй хөөрхөн ээж нөгөө нэг одоогоор бол ганц бие ээж байгаа шүү дээ, тий. Ойрхон 3 хүүхэдтэй. Тэгэнгүүт хүүхэд зөвхөн нөгөө нэг эд баялагч юм уу, тий, зөвхөн бэлэгч юм уу, тим юм хүсдэггүй. Маш том агуу юмыг ингээд ертөнцийг тэгж харж чаддаг гэдэг нь өвлийн өвгнөөс ээжтэй аз жаргалтай болгох тим юмыг хүсэж яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нөгөө өөрийнх нь хийж байгаа үйлдэл нь Гринчтэй уулзуулчихж байгаа шүү дээ, тий. Тэгээд ээжтэй аз жаргал бэлэглэх гэж хичээжсэн хүүхэд чинь бүр өөр нөгөө өөрийгөө ганцаарлалт аваачсан тэр одоо тосгоны одоо муухай аштаагаараа бүр алдартай Гринчийг өөрчилж чадчих байгаа байхгүй. Тий. Гринч дээр бас миний бодсон зүйл болохоор ийм байдээ. Хүмүүс бид нар бусдыгаа ямар нэгэн байдлаар ялгуурлах нь эргээд хүмүүсийг одоо сөрөг зан авир гаргах те эсвэл бол тэр хүн болвол яагаад шинжилт дургу болсон бэ гэдгийг хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар маш гоё яц жаргалтай гэр бүлэрээ цуглаад хүн болгон бэлэг аваад хахад ганцхан Гринч л байхгүйсэн. Тийм учраас Гринч хүмүүсийн шинжилт дургу болсон. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн зөрүүд авир гаргаад байгаа, уурлаад байгаа, уйлаад байгаа энэ хүүхэд болгоны хүн болгоны цаана учир шалтгаан байгаа гэдгийг энэ одоо хүүхэлдэйгээр таньж мэдэх маш гоё өргөн сэдвтэй ярих зүйл маш ихтэй. Одоо үйлдэл болгон дээр нь дараад нь бүр ингээ ширхэгчлээд хүүхдүүдтэйгээ ярилцвал одоо үнэхээр хэдэн өдрийн яриа болохоор ийм гоё агуулга сайтай кино учраас би саяных дээр одоо шилдэг гэж нэрлэж болохоор юм удаа гэж бодож нэрлсэн. Миний хувьд гэх юм бол одоо би Frozen бол яалтчгүй бас шилдэг анимашн төрөлд орно гэж боддог байхгүй юу. Тэгээ яалтчгүй дэлхий дахнаа бүх охтуудын хөвгүүдийн ч магадгүй тий. Одоо нэг зүрх сэтгэлийг хөдлөсөн тийм хөөрхөн дөрүүд болсон шүү дээ. Анна Элса хоёр маань. Тэгээ дүр өөрөө сэтгэл татан болоход хамгийн чухал нь яг юу нөлөөлдөг юм болоо?
ер нь тэр хүүхэлдэйг мэдхгүй одоо ээж аав мэдхгүй охид хөвгүүд ер нь байхгүй болчлоо тийм ээ. Одоо тэрийг одоо Frozen дээр ордог Анна Элсагийн зургийг оруулаагүй бүтээгдэхүүн ч ер нь ховор болчлоо. Энэ маань эргээд энэ гол дөрүүд нь хүүхдийн сэтгэлд хамгийн ойрхон илүү одоо хүүхд чинь өөрөө бүх зүйлийг муухагаар хардаггүй. Бүх зүйлийг маш гоё гэгээлгээр хардаг. Бүх зүйлд маш гоё ээлдэг, харилцахыг хүсдэг. Энэ хандлагуудыг бүгдийг энэ кинонд шингээж өгч учраас хүүхдийн сэтгэлд илүү хүлээн зөвшөөрөгдөж өгч байгаа юм болоо да гэж харсан. Тэгэхээр хүүхдийн сэтгэлд хамгийн ойрхон өөртөө нь ижил төстэй байх тусмаа л тэдгээр дөрүүд маань хүүхдтэй хүлээн зөвшөөрөгдөнө. Тэрнээс биш бид хүүхдээ одоо зөрүүд хүүхдээ дүлгөөн болгоно гэж одоо дүлгөөн зүйлийг үзүүлээд тахын чухал биш тийм ээ. Тэр зөрүүд хүүхэд яаж одоо асуудлыг шийдэж байгаа байдлаар өөрчлөгмөл надад ч гэсэн адилхан юм биш үү гэдэг байдлаар одоо ижил төстэй байдлаар сэтгэлд нь хүлээн зөвшөөрөх ийм үзэгдэл ихтэй учраас олон хүүхдийн сэтгэлийг татсан баха гэж бодоод байгаа. Тийм. Тэгэд нэг эн чинь нөгөө дэлхийн шилдэг зохиол Ханс Кристиан Андерсны юугаар бичсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг зохиол үнэхээр тэр хичнээн жилийн өмнө бичсэн зохиол те өнөөдөр 21-р зуунд ингээд кино болж байна гэхээр зохиол ямар ач холбогдолтой гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Түүнээс өрс нөгөө ямар нэгэн муу зохиолыг гоё зураад гоё дуу аваагаар ингээд хүнд хүрчиж болно. Гэхдээ энэ хүний сэтгэлд хүрч чадахгүй. Магадгүй цаг үеийг эзэлж чадахгүй. Нээлттэй нэг ганц 2 удаа хийлээ тэгээд мартагддаг ч юм уу ингэн тэгэхээр зохиол айгуу сайн байж хэрэгтэй. Ялангуяа нөгөө хүүхдийн зохиол дээр бол маш нөгөө нэг одоо сайн судалсан хүүхдээ мэдсэн тийм байжээч сайн зохиол бичдэг. Түүнээс жоохон юм чинь хүүхдийн юм чинь амархан юм чинь ингээд арга цагаа дэвэл энэ бид нэр хүүхдээ мэдрэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр зохиолч хүн өөрөө нөгөө хүүхдтэй ажиллаж яаж хүүхдээ мэдэрч яаж сайн бүтээл гаргадаг энэ сайн зохиолын үр дүнд бас сайн шилдэг анимашн тийм юм бий болтгол гэж бодоод байна л та. Би бас өмнө нь сонсч ирсэн л та. Одоо намайг баг байхад ерөнхийдөө та биднийг баг байхад нэг тийм залуу гол дүрийн анимашны гол дүр маань ерөөсөө сайхан ханхүүтэй, царайлаг, гүнжтэй суугаад аз жаргалтай төгсдөг байсан. Гэтэл энэ тогтсон ойлголтыг бол Шрек гэдэг хүүхэлдэйн кино бол тас эвдсэн шүү дээ. Хоёулаа жоохон царай муутай агли те. Бас Шрекээс гадна өөр ийм тогтсон ойлголт эвдсэн ямар анимашн байдаг юм болоо? Ер нь сүүлийн үеийн ингээд нөгөө анимашныг хараад тахаар юу байна? Багийн ажиллагаа тий хүн ганцаараа нөгөө амжилтанд хүрээд ганцаараа аз жаргалтай байдаггүй гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Одоо тэр нөгөө нэг ууртаа шоу шүү дээ тий. Тэр гихт чинь царай муутай одоо тийм юм гэлгээд хэлбэрийн хувьд янз янзын тий. Тэгээд тэрийг өнгөөр аягүй илэрхийлсэн. Бүгд л юм дээр л багийн ажиллагаа чухал байгаа байхгүй. Нөхөрсөг байх, найрсаг байх, нэг нэгнтэйгээ чин сэтгэлээс харьцах энэ бүхэн чинь хүний өөрийг бий болгох юм а. Түүнээс чи ганцаараа баатар байгаа, чи ганцаараа мундаг байх нь өөрөө бас асуудалтай болж хувираад байгаа байхгүй. Тэрэн дээр яг тэр улаан шоу яг ууртаа улаан шоу бол яг тэгдэг тий. Би ингээд шилдэг байх хэвээр би шилдэг байхгүй бол намайг хинч тоохоо болчвол яана гэдэг тийм айцтай байгаа байхгүй. Гэхдээ яг үнэндээ заавал шилдэг хүн алдаа гарахгүйгээр урагшлах албагүй. Тэр шилдэгч байсан ямар нэгэн байдлаараа алдаж болно. Тэр алдааг бусдын ч хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Тэр хүн өөрөө ч гэсэндээ би алдсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг байх юм бол энэ нөгөө алдаагаа засаад цаашаа явах. Тэ амьдралаас урам зориг авах, өөртөө итгэх, итгэл авах. Тэр бүх юмыг эргэн тойрон зөвхөн тэр хүн өөрийгөө дийлснээр бий болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч гэсэндээ л бас хүүхдэд аягүй сургамжтай. Тийм өөрчлөлтийг авчирсан гэж би бол бодож байна. Өсөж дэвжих. Тийм түрүүний хэлсэнчлэн гүнжүүж яагаад дандаа гоо зөксөлтэй байх ёстой гэж ханхууд яагаад зүгөөс төгс төгөлдөр бие биелдартай байх ёстой гэж тийм ээ. Энэ дээр бид одоо зохиолчд тийм ээ контент битгэгчид маш их одоо өргөн хүрээгээр нь харж үздэг байгаасаа гэж үздэг. Эхнээсээ биелэл болоод гарч ирж байгаад их баярлдаг. Яагаад вэ гэхлээр хүүхдүүд үзэж харж байгаа зүйлээс маш их үлгэрлэл авдаг тийм ээ. Тэгэхээр гүнж гэдэг байнга төгс төгөлдөр гоё царай зүстэй гоё хувцастай байхад түүнтэй өөрийгөө жишээд хүүхэд зөвхөн гадаад гоо үзэсгэлэнтэй хит их анхаарах юм туйшрал явагдахч магадлалууд өндөр байгаа учраас одоо Шрек мэн зохион бүтээгдсэн болоо да. Ер нь бол дотоод гоо үзэсгэлэн байхад хүн яаж гоё аз жаргалтлыг өөрөө бүтээж болдг юм бэ гэдгийг энэ сайхан киноноос харж болж байгаа. Хүнд одоо хүн лимчин зүрх сэтгэл хайр сэтгэл энэ инэрл хайр гэж зүйл чинь бүх ертөнцийг бүтээж өгдөг гэдгээр аратан багоо үзэсгэлэн гэж би миний түрүүний хэлсэнчлэн тийм ээ одоо маш ийм үзэшгүй тийм аратныг одоо хичнээн гоёгоо үзэсгэлэнтэй бүсгүй өстө сонгочихов мэлхий хаан хүү байна одоо
нугасны муухай дэгдэхий вэ? Нугасны муухай дэгдэхийг муухай гэж шоолж байгаа л яасан өөрсдөөс нь ялгаатай болохоор муухай гэж шоолсон чинь том болсон чинь хичнээн сайхан үзэсгэлэн гоо хун болчихсон байгаа тийм ээ. Тэгэхээр энэ мэдчлэн одоо гой сайхныг одоо хэмжих хэмжүүрийг арай өөр байдал руу шилжүүлэх маягаар үзэж харж байгаа бидний хүүхдүүдийн маань ч гэсэндээ сонгох сонголтонд өөр хэм маягаар орж ирж байгаад би их баярлаад байгаа. Тэгэхээр ээж аваад ч гэсэндээ арай өргөн хүрээгээр үзэл бодлоо өөрчлөөд хүүхдүүдэд үзэх сонголтууданд ч гэсэндээ эдгээр кинонуудыг бас сонгож өгвөл их зүгээр. Сонгосныхоо дараа ярилцах нь бас их чухал тийм ээ. Би яг асуух гэж хэлээ л та. Хүүхдийн үзэж байгаа кино одоо анимашн тий хүүхдийн сэтгэл зүйд эргээд яг яаж нөлөөлдөг юм болоо. Сүүлийн үед бас нэг хараад ахад бидний баг байхад ч ихсэн тоомж ирээ тий нэг ангин 7000 гэлөө 200 удаагийн 200 удаагийн гэсэн тий 200 удаагийн тэр хүчирхийллийг харуулж ийсэн гэдэг юм бэлээ. Энэ эргээд хүүхдийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг юм болоо. Тийм. Тэр ер нь бол ингээд нөгөө дэлгэцийн альва бүтээлийн сөрөг ямар нэгэн зан үйл дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая хүүхдүүдийн үлгэр дуурайллыг авч идэг. Тийм учраас тэн дээр нөгөө болж өгвөл нөгөө сөрөг зан үйлийг харуулахгүй байгаа л хүчирхийллээс хол байхыг одоо сүүлийн уран бүтээлчд бол илүү их хичээдэг болсон. Энэ нөгөө нэг бүтээлүүд дээр ч гэсэн харагдаад байгаа тий. Түрүү нөгөө нэг төмөрзай дурдлаа нөгөө нэг сайхан муухайгийн ойлголтыг хүртэл эвдэж штэ тий. Тэгэхээр бид нэр энэ дээр ч гэсэндээ анхаарах хэрэгтэй болж таарад байгаа байхгүй. Түүнээс биш энэ үнэхээр сайн юм, энэ үнэхээр муу юм гэдэг нөгөө бид нэр ингээд хуучны юугаар бол айгүй ярьдаг байсан шүү дээ. Хэлдэг энэ болохгүй, энэ болно гэд. Ингэхээр хүүхд өөрөө одооны хүүхдүүд бол энийг хүлээж авахгүй болсон. Тэ бид нар тэгэхээр сөрөг зан үйлийг хязгаарлахын тулд ээж аваад сонголт хийгээд хүүхдтэй энэ киног энийг үзэж болох юм байна гэдэг юм ингээд санал болгох байхгүй. Тэндээс хүүхэд сөрөг юмыг алдаа дутагдлыг хараад өөртөө шүүмжлэлтэй хандж ивэл би чи ингэж болохгүй юм биш би тоглоомоо хураахгүй байвал ингэх юм байна. Ийм муухай юмтай учрах юм байд гэдэг чим ийм эрсдэлтэй байна гэдэг юм уу. Иймэрхүү нөгөө нэг одоо хэвшмэл зүйлүүдийг харуулж ивэл хүүхд өөрөө тэндээс дүгнэлтээ хийгээл явчихна. Тий. Нэг чухал зүйлийг ээж аваад бас сайн мэддэг байхсаа гэж хүсэж байгаа. Юу вэ гэхлээр хүүхэлдэйн киног ямар нэгэн кино бүтээл одоо контентуудыг бид нар бол хиймэл зүйл үнийг хүн зохиосон гэдгийг мэднэ. Хүүхэд бол түүнийг яг байгаагаар нь хүтэн зөвшөөрч ойлгодог. Одоо тэр чинь супер баатар гэл тэгэхээр чин нисдэг бол тэрэг жинхнээсээ л нисдэг. Би тэрний өмсгөлийг өмсчихэж юм бол би ч бас нисч чаддаг болно гэдэг ийм итгэл үнэмшилтэйгээр тухайн зүйлийг үзэж байгаа учраас одоо биднэрийн үглэж хэлж байснаас илүү үлгэрлэж өдөр тутам харж байгаа тэр бүтээлээсээ одоо өөрөө өөрийгөө олж харахыг хичээдэг, өөрөө түн шиг болохыг хичээдэг учраас энэ сонголт их чухал, агуулга их чухал байгаад байгаа. Одоо Маша Миша хоёрыг үзснээр маш олон дэггүй хүмүүс би бас нэг ээж аваад мэдчихэл байгаа бох тийм ээ. Гэхдээ алдаа гаргаж болно. Алдаагаа яаж засаж байгаа байдалтай хүүхэлдэйн кинонууд бас байж болно шүү дээ. Тийм. Нөгөө хүүхдийн мөрөөдлийн ертөнцид нөгөө барьц өгöd байгаа байхгүй. Одоо жишээлбэл нөгөө Boss Baby гэх кино байгаа шүү дээ. Тэрэн дээр зүгээр л нөгөө хүүхдээ дүүтэйгээ харилцаж байгаа харьцаа нь ямар амар том ертөнц вэ нэ гэдгийг бол ээж аваад харж болдог. Яг гэвэл тэр айлын 7 настай хүүхэд гинт дүүтэй олчиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хоёрын зөрчил дээр л энэ хүүхдийн сэтгэл зүйг харуулад байгаа байхгүй. Гэт нөгөө нэг би гэр бүлээ авардаг, би тэгдэг гэхэд зүгээр нөгөө банд ороод усанд ороод гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр усан дотор шумбаа тоглож байхдаа тэр хүүхэд өөрөө ямар төсөөллийг бий болгож чадж байна. Хүүхэд яг тодорхой наснда үнэхээр нөгөө төсөөллийнх нь юу бол маш өндөр хөгжиж яадаг. Тэгээ тэр хүүхдийн кино бол хүүхдийн төсөөлөлд барьц өгдөг байхгүй. Би бас ингэж болох юм байна. Би буруу юм мөрөөдөг юм байна. Би буруу юм хүсээгүй юм байна гэдэг бодлыг барьц өгч идэг. Би бас боддог юм л та. Сүүлийн үед хүүхдүүд маань ингээд гадны анимашн ч юм уу гадны кинонуудад нэлээ их үзээд байгаа штэ. Тэгтэл Монгол хүүхдийг өсөж төлөвшүүлэхэд нь Монгол контент өөрөө их чухал үүрэгтэй болов гэж боддог. Энэ дээр бас нэлээ үүрэг оролцоотой ажиллаж байгаа Ами Тами мөн Мамугийн зохиолчийн хувьд энэ Ами Тами болон Маму бусад контентуудаас, бусад гадны контентуудаас яг юугаараа өөр вэ? Ер нь бол Ами Тамиг мэдхгүй Монгол хүүхэд баг байхгүй болсон баха. Ээж аав нар ч гэсэн одоо 16 анги гарцсан байна. Тэгээд ер нь л бол нөгөө нэг хүүхдэд зөв үлгэр дуурайл үгүй хүмүүжлийн ач холбогдолтой бай гэдээ одоо ингээл мартсан мөрөөдөл гэл хамгийн эхний ангиас нь эхлээл ярихад л ингээд нөгөө хүүхд болгон
нөгөө мөрөөдлөө хайгаад идэв шүү дээ. Нэрээ миний мөрөөдөл хайцсан болоо. Тэнд алгуулсан, тэнд байгаа юм болоо, энд байгаа юм болоо гэд нэг нэгэндээ нөгөө мөрөөдлийн сануулах гад ингээд хичээгээд байгаа юм тий. Тэгэхээр хүүхэд болгон мөрөөдөлтөө тэрнийхээ төлөө алхам хийх хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэрийг бид нар ээж аваад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг. За яагаад Монгол анимашн Монгол хүүхдүүдэд хэрэгтэй юм бэ гэхээр энэ давхар бас нөгөө цаана хэлний бодлого гэж нэг юм байх хэрэгтэй те. Бид нэр хэлд орж байгаа хүүхдээ ялангуяа Монгол хэлээр нь зөв ярьдаг тийм одоо Google-тэй анимашн үзүүлж байгаа юм бол хүүхэд нь өөрийгөө илэрхийлэх чадвар, эхлэлээ суралцах чадварт нь маш сайн суур дэвсгэр болж явж байдаг. Үндэсний контент гэдгээрээ энэ бол хамгийн том нөгөө одоо орчуулгын үг бодох юм бол хүүхдэд илүү өөр өгөөчтэй байхгүй. Ялангуяа нөгөө бага насныханд. Тий. Нөгөө Солонгос улсад жинхэнэ эд сэргэн мандалтыг авчирж өгсөн ерөнхийлөгч Пак Жонхи гэж байгаа хүн болгон мэдэн тийм ээ. 60-аад оны үед Солонгос улс чинь хичнээн ядуурл эзэрхийлсэн олон орн байла. Тэгэхэд чинь одоо хөгжүүлэлттэй улсын орны тоонд орчлоо шүү дээ. Тэр ерөнхийлөгч ингэж хэлжсэн байдгийг. Солонгос хүн хинбэ гэдгийг хариултыг олоогүйгээр би энэ улсыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж чадахгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид бол үндэсний сэтгэлгээ, үндэсний контент яах аргагүй бидний үр хүүхдүүдэд эх орно гэсэн чин сэтгэлтэй болоход нөлөөлнө. Тийм учраас одоо аль болох үндэсний одоо баялаг бүтээх, ялангуяа хүүхдүүдэд үлгэрлэл бий болох үндэсний одоо ийм үзэж харах зүйлд нь бас үзлээ шингээсэн байдлаар энэ зүйлсүүдийг олон болгож өгөөсэй. Өөрөөр хэлэх юм бол Монгол хүн болгон Монгол хүн хэн бэ гэдгийн дор нэгэн дор хариулах тийм хариултыг олж одоо авах тийм контентууд олон болоосэй гэж би хүсдэг. Тэрний одоо нөгөө нэг анимашны одоо нэг ертөнц гэж бодъё те. Тэрэн дээр Монгол анимашн гэдэг юмыг нэгэнт энэ Ами Тами гэдэг Google-тэй кино Мамо гэдгийг бий болгох чадлаа те. Бид нар 16 анги хийцэн одоо анимашн киноос орсон байгаа шүү дээ те. Тэгэхээр хүүхдүүдийг магадгүй ингээд нөгөө нэг ээж аваад бас ингэж боддгоо л доо. Энэ анги ч үүсцэн шүү дээ. Ямар олон үзт юм бэ гэдэг ингээд идэг. Гэхдээ хүүхэд баг тусмаа өөртөөгөө адилхан өөрийнхөө мэддэг юмыг илүү их олон үзхийг хүсдэг. Илүү их олон үзэж, илүү их олон ингээд нэг юмыг тэндээсээ таньж мэдээд өөрийнхөө мэддэг зүйлийг бусдад ярилцахыг хүсдэг байхгүй. Яг өөрөө харагдаад байгаа юм шиг, өөрөө гараад байгаа юм шиг, тэр үйлдэлүүдийг өөрөө хийгээд байгаа юм шиг тэгж өөрөө тэр дүрт нь орж тоглодог байх нь. Тэгээ ягаад тийм дүрийн нөгөө анимашны дүрт хүүхдүүд тайртай байдаг гэхээр яг өөртөөгөө адилхан гэж боддог байхгүй. Энэ тэгээд тэрийг найз гэж хүлээн зөвшөөрч чаддаг. Тийм учраас энэ орон зайг нь Монгол дүрээрээ, Монгол контентоор бий болгочоод тэгээд цаашаага шатаа ахиад явах юм бол тэр хүүхдийн нөгөө нэгэнт одоо өсөж томорж байгаа суурийг бид нэр Монгол контентоор тавиад байна гэсэн үг байхгүй. Тийм. За баярлалаа. Дан ганц ингээд бага насны хүүхдэд зүгээр анимашн үзүүлээд зурагтын өмнө орхих нэг өөр. Гэвтэл эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ хамт анимашныг хамт үзээд мөн ярилцаад за энэндээс авах сургамж нь юу вэ те? Тэр талаар ярилцах нь чухал байдаг баг. Та бүхний хувьд тэгж хүүхдүүдтэйгээ жишээ авч ярилцчихсэн тохиолдол байгаа юу? Маш олон. Ер нь анимашнд бол үзэл гэвэл одоо бүх төрлийн контентууд байна. Хүүхдэд зориулсан одоо ер нь бол дэлхийн жишгт нийцсэн олон төрлийн сонголтууд байна. Энэ дундаас аль болох ээж аауд нь зөвийг нь эхлээд нь өөрснөө үзэж харж хаад магадгүй сонголт өөрөө төрүүлж үзээгүй хамтдаа үзэж байгаа бол аль болох зөв ярих зүйлээ сонгож хүүхдүүдтэйгээ ярилцдаг байх нь их чухал. За түрүүний хэлсэнчлэн Монгол контент их чухал хэдий ч гэсэндээ Монголынхоо энэ олон улсын одоо контентуудаа зэрэгцүүлж харьцуулж хүүхдүүд маань үзээд тийм ээ ялгааг нь олж хардаг. Монгол одоо зан чанарыг эндээс юм гадаадын юм юугаараа ялгаатай гэдгийг нь таньж мэдэх юм боломж бас олгож байгаа. Тийм. Ер нь бол нөгөө нэг Google-тэй кино анимашн гэхээр зөвхөн хүүхдийн бүтээл юм шиг ойлгоод байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ томчууд үзэх ёстой. Томчууд өөрөө үзэж тэндээс ойлголт авахаас гадна хүүхдээ ойлгох боломжийг энэ хүүхдэд зориулсан контентууд, анимашнууд олгож идэг. Тэгэхээр гэрвлэрээ суугаад үзэх юм бол энэ маш том нөгөө нэг юм хүмүүжлийн ач холбогдолтой болж байгаа байхгүй. Жишээ нь би нөгөө Lorix гэдэг хөөрхөн кино идэв штэ. Тэрийг кино театрт охинтойгоо манай охин тэгэхэд 3 настай байсан. Тэгээд үзгээд ордог байхгүй. Тэгсэн чинь нөгөө Lorix штэ. Нөгөө жижигхэн сахалтай ийм. Ерөөсөө айгаад уйлаад болдгоо. Тэрийг гарангуут л уйлаад. Тэгээ би үзэж чадаагүй л дээ. Тэгэхээр нөгөө нэг кино театрын амар юм хүчтэй дуу чимээ тэгээ харанхуй орчин тэгэнгүүт нөгөө өөрийнх нь айгаад байгаа
дүр гараад ирэхээр хүүхэд юун кино үзэх. Тэгээд би Lorix-ыг үзэж чадалгүй гарцсан. Одоо бол ингээд нөгөө гэртээ суугаад бүгдээрээ нийлээд үзэхэд нөгөө чи энэ багтаа энэс айдаг байсан шүү дээ. Эн чин хөөхөн өвөө шүү дээ. Яагаад тайгаад исэн болоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхэдтэй нөгөө ямар кино сонгох уу? Хаана хэдийн насанд нь яаж дагуулж очих уу гэдэг кино театрт үзэх нэг өөр, гэр бүлийнхээ орчин, дассан орчиндоо байгаад үзэх нэг өөр байгаа даа байхгүй. Тий. Кино театрын орчин чинь бас 0-5 насны хүүхдэд дуу чимээ чихний хөгжүүлэлт нь бас тийм давтамж нь нөгөө сонсох хязгаараас нь арай давмгай байгаад байдаг учраас бас эрүүл мэндийн хувьд ч гэсэндээ та биш. Ер нь хүүхдтэй хүлээн зөвшөөрөгдөг гэвэл хүүхдийн ертөнцийг сайн таньж мэддэг, хүүхдийн хэлээр ярьж чаддаг байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр хүүхдийн ертөнцийг таньж мэдэх, хүүхдийн хэлээр ярьж чаддаг болоход хүүхдтэйгээ хамт тухайн контентийг үзэх л хамгийн гол чухал төшиг болж байна гэж л бодоод байдсан шүү дээ. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярьсан бүхэл анимашныг Univision Kinovision зэснээс бас үзэх боломжтой байгаа юм шүү. Frozen, Wall-E, Lorix, Inside Out, Grinch, жижиг хөл гэх мэтчлэн бүх анимашныг үзээрэй гэж бас уриалмаар байна. Дан ганц хүүхдтэй үзүүлээ зогсохгүй бас хамт үзээрэй гэж бас гэр бүлээрээ үзээрэй гэдэг. Дэмжээрэй. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр бай.